Мөсөнд дурлагчид экстрем спортод сонирхчдод зориулсан хар хором айс фестивал 2025 мөсөнд авиралтын 13 дахь удаагийн цомын аврах шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймгийн Баталзүй сүмийн Улаанч тоглон хүрхрээнд боллоо. Тэмцээнийг Монголд зочлох жилийн хүрээнд бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэн зохион байгуулж байна. Тэмцээнд уулын спортын мэрэгжлийн тамирчдаас гадна сонирхчид оролцож хурдын төрлөөр өрсөлдсөн юм а. Аялал жуулчлалынхаа бодлогыг жилийн 4 улирлаар гаргаж ганцхан зуны улиралд аялал жуулчлалын ивентүүдийг зохион байгуулах биш. Жилийн 4 улиралд бидэнд хол ойроос зорин ирж байгаа аялагчид, жуулчлагчдаа дэлгэн үзүүлэх юу байхын гэдэг дээр бас тодорхой хэмжээгээр төлөвлөлтүүдийг хийж байгаа. Өөр хангайчид бол энэ баярыг бас нэлээ хүсэн хүлээдэг болсны илрэл энд харагдаж байна гэж харж байна. Тэгээд энэ өнөөдрийн энэ арга хэмжээг бас үйл ажиллагааг 2 өдрөөр зохион байгуулдаг болж байгаа. Аймгийн засаг даргын санаачлагаар мөн энэ мэргэжлийн холбоотуудын хүсэлтийн дагуу 2 өдөр зохион байгуулдаг болж байгаа. Ингэснээр бол энд бизнес үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн энэ фестивал өөрсдийнхээ юу гэдэг аялал жуулчлалын баазыг ард илгэж байгаа баазуудад бас илүү их ашиг орлого гэхээсээ илүү ийм боломжийг нээж байгаа гэж харж байгаа. Фестивалыг үзэж сонирхохоор 4 орны зуучдаас гадна дотоодын аялагчид нутгийн иргэд 500 гаруй хүн цуглжээ. Энэ үеэр жуулчдад зориулсан мөсөн шагаан харваа, сурын харваа, богино зайн, бартаат замын автомашины уралдаан, Монгол наадга, нүүдэлчин өв соёлын үзүүлбэр зэргийг хамтдаган зохион байгууллаа. Манай сумчин 7 түмэн сарлагтай. Тэгээд нөгөө сарлын бүтээгдэхүүн эдгээр маань өвөл үйл даадаг, цагаан эдээ маань үйл даадаг. Тэгээд анд явж байгаа ирчүүдийг хэрхэн хэрийн цай чанах уу гэдэг тэрийг утгыг харуулах гэж хичээсэн. Тэгээд бас цайныхаа орцыг бас ургамлаар хандалж тэгээд цайндаа бас авч явж байгаа борц тийм ээ мах тэгээд шар тос өрөм Монгол сарлагын өөхөн тосон чансан борцог тийм ээ хэрээр явж байгаа хүмүүс эдгээрийг бэлдэж авч яваад тэгээд нэг ийм хэрийн цай чанах болов уу гэдгийг ерөнхийдөө нутгийн онцлог шингээж тэрхүү соёлыг бас харуулахыг зорьсон. Өвөрхангай автоспорт холбоо Зэвс тайм баг маань 2 цэцлээ зохион байгуулж байна. Нодон зохион байгуулсан, нодон 8 тамирч оролцсон байгаа. 8 тамирч бид нар нэгээр нь гаргаад цагаар ижлүүлж, байр ижлүүлсэн байгаа. Энэжлийн хувьд гэх юм бол хүмүүс их цугласан байна, машинууд их ирсэн байна. Хар хором айс фестивал 2025 тэмцээний хар хором цомын эзнэр олон улсын хэмжээний мастер дэлхийн цомын эзэн Мандах баяр Сэлэг нар шалгарлаа. Мөн мэрэгжлийн болон сонирхчдын ангилалд аваргуудыг шалгаруулсан байна.